За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр энэхүү бичлэгээр та бүхэнд нэгэн гайхалтай компани танилцуулгыг хүргэж байна. За Legends Group гэдэг нь бол олон улсын хөрөнгө оруулагчдын нийгэмлэг байгаа. За энэнд нь одоо гишүүн болсноор бид нар олон улсын одоо хамгийн шилдэг инновацлог тренд болж байгаа бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулалт хийгээд ашиг хийгээд явах боломжтой ийм боломжийг олгодог клуб байгаа. За энэхүү компани үүсгэн байгуулагч нь бол Роман Сүдний үгээд Оросын холбооны улсын залуу байдаг. Ер нь 2015 оноос хойш крипто валютын салбарт бас ажиллаад нэлээд их одоо туршлага судалсан энэхүү одоо венчурын хөрөнгө оруулалтын чиглэлээр бас олон жил ажилласан нэгэн залуу байдаг. За үүсгэн байгуулагдаад энэхүү Legends клуб маань үүсгэн байгуулагдаад бол 2 жил болж байгаа. 4 сарын 19-ээс 25-ны хооронд бол Туркийн Анталия хотод 2 жилийн ойн уулзалт арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. За тэнд нь бол энэ Legends клубын гишүүд, хөрөнгө оруулагчид одоо цугларч 2 жилийн ойн баяраа тэмдэглэж бас энэ дээр хүрсэн амжилтуудаа хуваалцаж тэмдэглэх нэг арга хэмжээ зохион байгуулагдаж байна гэсэн үг. За Legends клубын зорилго юу вэ гэх юм бол бид нар бол уян хатархаг хүчрэхэг одоо найдвартай компани болж тууштай ажиллаж одоо харилцагчтай гишүүдтэй крипто валютын салбарт байгаа тий хамгийн өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийг гишүүдтэй олгодог зарчимтай үйл ажиллагаагаа явуулдаг ийм компани байна. За олгож байгаа бүтээгдэхүүнүүд нь боломжууд нь юу вэ гэхээр Legends Academy, венчурын хөрөнгө оруулалт, нөөд суулгах, автодроп пул, airdrop-ууд, testnet, mainnet, Legends Network гэд маш олон бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг гишүүдтэй санал болгодог. За Legends Academy гэдэг нь бол биднэрт бол хамгийн анхны шатнаасаа авахуулаад гүнзгий шат хүртэл 30 гаруй хичээлүүд байна. Хэрхэн онлайн одоо чиглэл дээр одоо блокчейн гэж юу ийгээс авахуулаад крипто валют юу юм, ямар койныг авах ёстой юм те, ямарыг авахгүй судалгаа яаж хийдин гэх мэтчлэн бүх хичээлүүдийг бол энэ дээр нь байршуулад өгсөн байдаг. За венчур хөрөнгө оруулалтын тусгайлсан сургалтууд байна. Эксперт одоо багш нарын зөвлөгөө заавар. Тэгээ мөн одоо Legends Academy-ийнхаа хүрээнд гэх юм бол олон улсад одоо энэ 2 жилийн ой болох чинь тэрэн дээр нь бас 4 өдрийн лекц, сургалт, семинар янз бүрийн арга хэмжээний зохион байгуулагдаж байна. Legends Academy-ийн хүрээнд дэлхийн одоо шилдэг эксперт спикерүүдийг урьж авчираад гишүүдтэй сургалт оруулж байна. За мөн дэлхийн одоо үзэгсэлэнт газруудаар одоо Legends клубын сонирхол нэгт одоо залуусынхаа хамт суралцаад, аялаад, туршлага солилцоод те өөрсдөө ийм хөгжүүлэх боломжуудыг олгодог гэсэн үг байгаа. За тэгээд бүтээгдэхүүнүүд рүү орох юм бол Legends Venture-ийн хөрөнгө оруулалт гэдээ байгаад байна. За Venture-ийн хөрөнгө оруулалт гэж юу вэ гэх юм бол бид нар дэлхий дээр гарч байгаа супер топ койнуудын урьдчилсан захиалгаас худалдаж авахыг хэлээд байна. За энгийн хүмүүст бол ерөнхийдөө энэ боломж бол хаалттай байдаг. Энгийн хүмүүст ч гэлтгүй дэлхийн нийт одоо энэ крипто валютын салбарын 90% хүмүүст бол венчурын хөрөнгө оруулалтын салбар бол хаалттай байдаг. Энд нь хэн хөрөнгө оруулалт хийдэг вэ гэх юм бол дэлхийн номер 1 шилдэг фондууд хөрөнгө оруулалт хийдэг байна. За энд ингээ харах юм бол XRP Capital гэж байна. Multicoin Capital, Binance Labs, Consensus, Coinbase гэд гих мэтчлэн дэлхийн шилдэг биржүүд одоо бирж дээр гарч байгаа топ койнуудын ард бол энэ хөрөнгө оруулагч нар байж идэг гэсэн үг. Энэ фондууд дэмжиж гаргаад ирдэг. За тэгэхээр яг хуу бид бол боддог те энэ койныг анх бүр төсөл ахт нь авцсан байсан бол бирж дээр дөнгөж гарахт нь авцсан байсан бол биний мөнгө өнөөдөр одоо 50 дахин 100 дахин 1000 дахин өссөн байх боломжтой байсан байна гэд харамсаад бодоод иждэг. Тэгэхээр яг Legends клуб таныг тийм байдалд оруулахгүй тулд энэ боломжийг олгож эхэлсэн. Хамгийн анхны компани. Өөр ямар ч инфлюенсерүүд, ямар ч трейдерүүд, ямар ч олонний танилуд энэ боломжийг энгийн иргэдэд өгч чадахгүй. Одоо дэлхийн топ биржүүдээр гарч байгаа шууд гарч ирэл $5-10 өсөлт үзүүлэл явчихж байгаа койнуудын ард бол энэ фондууд байдаг. За Legends клуб маань мөн энэ фондуудын зэрэгцээ, энэ фондууд хаашаа хөрөнгө оруулалт хийж ийн тэр
төслүүдийн судлаад тэр төслүүдтэй нь гэрээ байгуулад тэр койнонд нь хөрөнгө оруулалт хийх зөвшөөрлийг нь аваад өөрийнхөө Legends клубын одоо өөрийнхөө платформ дээр байршуулад гишүүдтэй тэрэнд нь маш хямдар хөрөнгө оруулалт хийх боломжийг нь олгож байгаа хамгийн анхны компани гэж ойлгож байна. За тэгэхээр яг урьдчилсан захиалга ямар хэлбэрээр явагддаг вэ гэх юм бол хамгийн анханд аль нэг одоо төслүүд блокчейн өөрийнхөө төслөө бариад фондуудад хөрөнгө оруулалт хийгээч гэж санал тавьдаг те манай төслийг дэмжээч гэгээд хөрөнгө оруулалт өгсдөг. За эхний шатн дээр нь бол pre-seed гэж шат байна. Дараагийнх нь seed, дараагийнх нь гээд private sale гэх мэтчлэн ийм шатууд байгаад байна те. Дөрөв дэх шатны хэм бол public sale гэдээ явчихж байна. За тэгэхээр хамгийн ихэнд нь бол нэг сая долларын хөрөнгө оруулалтыг 0.1 центээр тэр койноо зарж ийн тухай компани. Хамгийн ихний шатн дээр 1 сая долларын хөрөнгө оруулалт татахтаа тэр хөрөнгө оруулагч нартай койно 0.1 центээр өгж байна. Хоёр дахь шатн дээр 3 цент 30 центээр өгж байна. За 3 дахь шатн дээр 6 центээр өгж байна. За энэ public sale болоод ир чинь public sale гэдэг нь болохоор одоо нийтэд тодорхой хэмжээний allocation гаргачихж байгаа. За нэг 5 тэрбум койнтой компани байлаа гэж бодоход энэ ихний шатууд дээр болохоор 1 тэрбумыг ингээд тараажлаа. За public sale дээр $1.50 1 тэрбум койныг зарна гэд зарлж байна. Тэнгүүд л амтсан хүмүүс нь public sale-с 1.5-аар авч байна. За тэгээ үлдсэн масс хүмүүс нь бол бирж дээр гарсан хонь л авдаг. Бирж дээр гарахтаа бол энэ койн нь аль хэзээ 10-аас 20 дахин өсөд гараад ирдэг. 10-аас 20 дахин өсөд гараад ирдэг. За Binance дээр гарах юм бол тэгээ шууд 50 дахин өсөд. 50-аас 100 дахин өсдөг гэсэн. За тэгэхээр бид нар яадаг вэ? Фондуудтай адилхан нөхцөлтөөгөр адилхан хямд ханшаар Legends клубын гишүүдтэй 10 центээр 30 центээр 60 центээр авах боломжийг нь өгдөг гэсэн. За бид нар урьдчилан захиалгаар хөрөнгө оруулалт хийгээд за 1 жил хүлээдэг. 1 жил хүлээдэг фондуудтай адилхан 1 жил хүлээгээд 1 жилийн дараагаас койно хэсэгчлэн зарж эхэлдэг. Эхний үед бол нэг 20-оос 30% зардаг. За тэгээд 1 жилийн хугацаанд үлдсэн 80% койно сар болгон зараа явдаг. Unlocking хийгдээ явдаг. Ийм маягаар явдаг. Тэгтээ яг хоо бид нар энэ дээр нэг $200 хөрөнгө оруулалт хийгээд нөгөө койн маань 50 дахин өссөн байх юм бол бидний мөнгө 5,000% өсөж байна. 5,000% гэдэг чинь 50 дахин өсөж байна гэсэн үг. $1,000 хөрөнгө оруулалтын төсөлд хийчих юм лээ. Тэнгүүд л $1,000 маань $50,000 болж байна гэсэн үг. За Legends Club одоо хэдэн зуун төслүүдээс шигшээд сардаа 1-2 төслийг л өөрийнхөө платформ дээр байршуулдаг. Гишүүдтэй хөрөнгө оруулалт хийх боломжийг олгодог гэсэн үг. За тэр нь одоогоор бол нэг $150-аас $200,000 allocation авдаг. Тухайн төслүүдээс бид нар танаад $150-аас $200,000 хөрөнгө оруулалт хийя гэд зөвшөөрлийг аваад өөрсдийнхөө платформ дээр байршуулад хүмүүс мөнгөө нийлүүлээд энэгээрээ өөрсдөө худалдаж аваад тэр цугларсан мөнгөний цаашаага илгээгээд гэрээ байгуулждаг гэсэн. Гэрээ байгуулад тэгээд жилийн дараагаас нөгөөх нь бирж дээр гараад жил хүлээгдээд бид нар ашгаа койно өөрийнхөө биржийнхаа данс руу койнуудаа аваад явдаг гэсэн. За анх одоо урьдчилан захиалгад бид нар хөрөнгө оруулалт хийхээр ямар ашигтай вэ гэдээ эндээс харах юм бол за энэ Matic дээр харахад 110,000% өсөлт үзүүлсэн байна. Solana 129,000% өсөлт үзүүлсэн байна. За бид нар төсөл болгон дээр нь $500, $1,000 хамаагүй өөрсдийнхөө боломжоор ингээд тавиад яваад их юм бол бидний $1,000 сая долларч болох боломжтой байна. $20,000 ч болох боломжтой байна тий. Тухайн төсөл хэдэн хувиар өссөн байна. Тэрнээсээ шалтгаалаад бид нэр ашгаа авна гэсэн үг. Ийм боломжуудыг өөр хаанч ямар ч компани, ямар ч инфлюенсер, ямар ч одоо фондууд энгийн хүмүүст бол ийм боломжийг олгодгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид нар энэ одоо фондуудтай зэрэгцээд тий хөрөнгөтэй компаниудтай баячуудтай зэрэгцээд адилхан ханшаар авах боломжтой гэж бодоход л үнэхээр гайхалтай гэсэн үг тий. За үргэлжлүүлээд дараагийн бүтээгдэхүүн нь болохоор Legends Node Installer гэдэг энэ нь бас хамгийн одоо чухал бүтээгдэхүүнүүдийн нэг нь байна. Legends Group-ийн тий. За бид нар Solana-гийн хэрвээ
нодыг суулгах юм бол юу шаардлагатай вэ гэхээр бид нар серверийг худалдаж авдаг. Серверийг төлөөд явна гэсэн үг. Solana-гийн блокчейн дээр аккаунт үүсгээд өөрөөсөө гаднаас сервер түрээслээд тэр серверээ Solana-гийнхаа сайттай холбож өгнө гэсэн үг. Та тэгэхээр өөрөө нэг бодлын серверийг худалдаж авахаар Solana-гийн сүлжээг нь дэмжигч болж ийн гэсэн үг. Solana-гийн гүйлгээ блокчейнийх нь гүйлгээ блок нь илүү хурдан болж ийн. Та серверөө холбосноор илүү одоо баталгаажуулагч болоо явчихж байгаа учраас та өөрөө энгийнээр хэлж байгаа шүү. Энгийнээр хэлэхэд та тэрийг компаниг нь дэмжиж өгж байгаа учраас яванда Solana явах уу таныг валидатор болгох боломжтой. Валидатор болсноор танд тодорхой хэмжээний койныг урамшууллаар буцаагаад өгнө гэсэн үг. За яаж ажилдаг вэ гэх юм бол хэрхэн одоо Solana компани валидатор болох вэ? Энэ Solana-гийн валидаторын бас гишүүнчлэл бол хязгаартай байгаа юм бэлээ. Нэг 10,000 ч юм уу хэд хэдэн мэдгүй тэр тодорхой хэмжээндээ өөрсдөө хангалттай гэж үзэх юм бол тэрийг бол хаачих юм шиг үлээ. Одоогоор бол Legends клубээс бол 250 хүн валидатор болох гээд явж байгаа юм байна. За валидатор хэрхэн болдгийг гэх юм бол та өөрөө $1200 Legends клубын гишүүн болох ёстой. Тэгэх юм бол танд Solana-гийн валидатор болох эрх нь үүснэ. Эрх нь үүсээд бүх зааварчилгаа юуг яаж хийх ёстой бүх тусламж нь ороод ирнэ, зааварчилгаанууд нь ороод ирдэг гэсэн үг. За гишүүнчлэл бол зүгээр $1200 чинь гишүүнчлэлийн чинь хураамж төлөгдөж чинь. За түүнээс гадна та 1 жилийн турш $140 сервер худалдаж аваад түрээслээд явах ёстой. Сар болгон $140 одоо зааварчилгааны дагуу бүх юмаа хийгээд $140 серверийг төлөөд явна гэсэн үг. За нийтдээ 1 жилийн хугацаанд бол $1680 зарцуулах юм байна. За тэгээд 1 сарын энэ нөгөө төлсөн серверийг чинь Solana компани өөрийнхөө койноороо буцаагаад нөхөн олголт танд өгнө. Буцаагаад өгчнө гэсэн үг. За 1 сарын нөхөн олголт нь $250 байх юм байна. $100, $140-оор та сервер түрээсэллээ. Тэгэнгүүт л койноороо $250 өөрийнхөө койноо таны дансанд чинь хийгээд өгнө гэсэн үг. Тэрийг ихдээ шууд авч болохгүй жилийн дараа 13 дахь сараасаа стейкингээсээ гаргаж авах боломжтой гэсэн үг. Энэ нь таны Solana-гийн аккаунт дотор $250 койн байршууллагд чинь тэрийг 13 дахь сараасаа шууд аваад явна гэсэн үг. За нийтдээ $1680 зарцуулаад $3,000 Solana койны нөхөн олгоор орж ирнэ. Ханшин үсэх юм бол яг энэ илүү ээж болно. Одоо ханшаараа бодоо явах юм бол $3,000 нөхөн олгорыг буцаагаад өгнө гэсэн үг. 13 дахь сараасаа эхлээд сар болгон төлсөн серверийнхаа мөнгийг буцаагаад авчихна гэсэн үг. За яг 13 дахь сард дөхөөд ирэхээр та оочрын дагуу явсаар хагаад Solana-гийн валидатор болох эрх чинь болчихно. Эрх нь болчихно. Тэнгүүд л яг валидатор болох үедээ бол та өөрөө дансандаа 100 Solana байршуулах стейкинг хийх ёстой. 100 Solana-гийн стейкинг хийчих юм бол 100 Solana-гийн стейкинг гэдэг нь 100 Solana чи өөрөө өнөөдрийн ханшаар бодох юм бол $18,000. Тухайн үед хэдэн доллар явах нь 300 авах юм бол $30,000 болно гэсэн үг тийм. $400 хүрчих юм бол $40,000 болно 100 Solana ч. Ийм байгаа. Одоогийн байдлаар бол 18,000 байна. За нийт зардал одоо 21,000 байлаа гэж бодъё. Гишүүнчлэл дээрэс нь серверийн 1680 гээл нийлбэр нэг $20,000 зарцууллаа гэж бодоход 13 дахь сараас та валидатор болчих юм бол танд 1 жилийн хугацаанд 190 Solana компаниас өгөх ёстой. Өгнө гэсэн үг. Өгнө гэрээн дээрээ. За 190 Solana-га яаж авах вэ гэхээр эхний 3 сарда 75 койныг эхний сарда авна. Эхний 3 сарда 3 сарын хугацаанд 25-25-аар авна. За дараагийн 3 сард бол 19-19-19-ийг авна. Дараагийн 3 сар нь 12-12 хагас. Дараагийн сүүлийн 3 сард нь 6-25-6-25-6-25. Нийтдээ 190 Solana буюу одоо ханшаараа бодож авахад бол $34,000 Solana-та болно гэсэн үг. 190 Solana ашигтай гэсэн үг. Тэ 100 Solana стейкинг хийгээд дээрээс нэмээд 190 койны ашигтай $34,000 цэвэр ашиг хийнэ гэсэн үг. Өөрийн чинь энэ $21,000 чинь 100 Solana чинь буцаа гараад ирчин.
стейкингээс хүссэн үедээ авчиж болно. Энэ гэрийн дундаа гэрээгээ дуусгаад хүссэн үедээ шууд авчиж болно гэсэн үг. За тэгээд дээрэс нь хэрв танд 100 салаана байхгүй бол тий $18,000 байхгүй байгаа бол энд санаа зовлтгүй. Legends Club маань өөрөө бас нэгэн ийм боломжийг олгож байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид нар гишүүддээ 100 салаана байхгүй бол валидатор болцсон байгаа хүмүүс байгаа тийм. Тэр хүмүүс нь танд өөрийнхөө койно түрээслүүлэх үйлчлэгийг нэвтрүүлж байгаа. Тэгэхээр та өөрөө худалдаж авахгүйгээр 100 салаанаг дээдх өөр хүмүүсээс түрээсэлж авах боломжтой. Тэр нь бол шууд сайтн дотор бүх юм нь хийгддэг. Та тэр койныг аваад зүхтаад алга болох боломжгүй, бүх юм нь смарт гэрээн дээр хийгдэж байгаа учраас ийм боломжтой гэсэн үг. За тэгээд 100 салааныг нь үнгүй түрээслээд та яг 25 салаана авлаа. 5 салааныг нөгөө хүнд түрээслэгчтэй түрээслснийхаа төлөө өгнө гэсэн үг. Дараа сард дахиад 25, дараа сард дахиад 25. Танд цэвэр ашиг нь 20. Гэх мэтчлэн эднэрээсээ бас ингээд өгөөд явна. Тэ? Өөрсдийнхөө түрээсийнхаа төлбөрөө өгөө явчихна. Тэгэнгүүт л та ер нь яаж юм гэхээр 1200-аар гишүүн болоод $1280 зарцуулаад 3,000-ыг буцаагаад авчина. Энэ өөрийнхөө зарцуулалтаа бол 1 жилийн хугацаанд буцаагаад авчиж байна. $18,000 та хэрвээ боломж байгаа бол авчиж болно. Байхгүй бол хүнээс түрээсэлж гэсэн үг шүү дээ. Зүгээр 3,000-аар ашигаа буцаагаад авчиж зарцуулалтаа буцааж аваад 190 салаанаас за 100 салаанаа бол 100 салаанаатай болох боломжтой гэсэн. Тэ? Ямар ч одоо баг мөнгө зарцуулахгүйгээр та 100 салаанаатай болох боломжтой. 100 салаанаа чинь өнөөдрийн ханшаар бол $18,000 танд өгнө гэсэн. Аль эсвэл салааныгийн ханш $500 хүрсэн байж магадгүй. $500 хүрсэн байх юм бол таны 100 салаанаа чинь $50,000. Ийм боломжийг олгож байгаа. Үнэхээр гайхалтай боломжуудыг Legends-ийн гишүүдэд олгож байгаа гэсэн үг. За дараагийн бүтээгдэхүүн нь бол Legends Autodrop Pool гэж байна. За эхлээд юу ч гэсэн airdrop-оос нь эхэлж байна. Airdrop гэж юу вэ? Airdrop гэдэг нь бол бид нар ямар нэгэн компани одоо бирж дээр гарцсан ч юм уу гарч байгаа хамаагүй маш олон одоо төслүүд байгаа тань койны тэр төслүүд чинь бас өөрийгөө рекламахын тулд өөрсдийнхөө сүлжээгээ хянахын тулд тэ туршилт хийхин тулд заавал амьд хүмүүс хэрэгтэй байгаад байдаг. Амьд хүмүүс одоо туршилтыг хийдэг тэ тэрэнд нь оролцдог хүмүүс хэрэгтэй байгаад байна. Тэгэхээр яг airdrop гэдэг нь болохоор энэ компани өөрийнхөө койно хүмүүст үнгүй тараадаг гэсэн. Тэр хүмүүс нь тодорхой хэмжээний үйлдэлүүд хийдэг. За маркетингийн хэлбэрт ашиглах юм бол мэйлд нь холбогдож байна, аккаунт үүсгэж байна, төрөвчийн татж байна, койныг худалдаж авч байна, стейкинг хийж байна. Гэх мэтчлэн үйлдэлүүд хийх юм бол энэ компани өөрийнхөө койныг airdrop-оор үнгүй өгдөг гэсэн үг. Аль эсвэл яг блокчейн дээр нь ороод тодорхой хэмжээний үйлдэлүүдийн хий гэсэн даалгавруудыг биелүүлээд явах юм бол энэ койнууд чинь бирж дээр гарахтаа өөрийнхөө койно үнгүй тараадаг. Тэ? Өөрөөсөө бол нэг тэрбум койнтой байлаа гэж бодоход нэг 50 сая койныг нь одоо энэ airdrop-оор үнгүй хүмүүстэй ингээд тараагаад явдаг. Энэ зүйлийг airdrop гэдэг. За ихэвчлэн энэ бол ер нь бол маркетингийн хэрэгсэл өөрийнхөө койногоо таниулахын тулд хэрэглэгчдийг татахын тулд тэ airdrop гэж байдаг. За airdrop нь бол airdrop-оор өнгөрсөн 1 жилийн хугацаанд 23 онд бол $4.6 тэрбум airdrop-оор тараагдсан байдаг. Одоо тэргүүлэгч нь Arbitrum гэдэг компани байна. Arbitrum өнөөдөр топ бас 20 эдэд байгаа койн байгаа. Тэр койн $2 тэрбум airdrop тараасан байна. $2 тэрбум зарцуулсан байна хүмүүст. За нэг хүн ойролцоогоор $3,000 зүгээр ямар ч мөнгө зарцуулахгүйгээр тодорхой хэмжээний үйлдэлүүд зарцуулаад энэ нөгөө airdrop компани нь Arbitrum компани нь одоо манай блокчейн руу ороод ингэж одоо ингээрэй гэл хэсэг байж байгаад нэг даалгаврууд өгчээсэн. Тэрийг биелүүлээд явжсэн чинь бирж дээр гарах үедээ хүмүүст өөрийнхөө airdrop-оо $2 тэрбум airdrop тараасан.
ийм зүйл байдаг. Маш их мөнгө эргэлддэг. Тийм болохоор Legends Club маань энэ airdrop компани хүн болгон өөрсдөө хийхэд маш хүндрэлтэй байдаг учраас энийг автоматжуулсан системийг бий болгочод байгаа. За Legend Testnet airdrop гэдэг. Testnet гэдэг нь болохоор одоо дөнгөж өөрийнхөө блокчейнийг хөгжүүлж эхэлж байгаа компаниудын тестлэгч болох боломжтой. Маш олон компаниуд байна. Бид нар аль болох хамгийн найдвартай гайгүй гэсэн компаниудын тестлэгч болоод түүнээс нь ашиг хүртээд явах боломжтой. За энийг автоматжуулсан гэдэг нь та өөрөө ямар нэгэн зүйл хийх шаардлагагүй. Хэрвээ та $100-оор Legends Club-ээс энэ бүтээгдэхүүнийг худалдаад авчих юм бол $100 худалдаа авчих юм бол Legends компани таны өмнөөс 50 компани airdrop-ийн одоо testnet үйлдэлүүдийг өмнөөс чинь хийгээд 50 coin-ыг цуглуулж өгнө гэсэн үг. Та өөрөө 50 coin-тай болно. $100 төлөөд. За тэгээд яг хуу жишээ нь энэ 50 coin маань зарим нь гайгүй өгөн, зарим нь бага өгөн янз бүр л байдаг те airdrop coin бол янз бүрээр өгдөг. Тийм учраас дунджаар бол нэг $500-аас $2000 танд бол авчирна гэж бол бодож байгаа. Тэгээд дунджаар бол $100 чинь танд $500-аас $2000 ашгийг авчирч өгнө гэж үзэж байгаа нэг жилийн хугацаанд. За Legend Testnet гэдэг airdrop бүтээгдэхүүн байна. Та энийг $100-оор 20-ыг авах боломжтой. 20-ыг авчлаа гэж бодоход таны өмнөөс 20 дахин одоо энэ даалгавруудыг биелүүлээд 20 удаа илүү ашигтай байна л гэсэн үг тийм. За Legends Autodrop Mainnet гэж байгаа. Mainnet гэдэг нь airdrop mainnet гэдэг нь энэ нь болохоор дөнгөж хийгдэж эхэлж байгаа блокчейнүүд байгаа бол тестлэгч сүлжээ бол энэ нь болохоор бодит сүлжээ болчихж байна. Аль хэзээ өөрийнхөө блокчейн дээр ажиллаад эхэлсэн бодит мөнгнүүд эргэлдээд урсгалд нь ороод эхэлсэн тий бодит мөнгүүдээр хөрөнгө оруулалт нь хийгдээд эхэлсэн чиглэлийг mainnet гэдэг байгаа. Энэ бол бирж дээр одоо өнөө маргаашгүй гарахаар болцсон зүйлийг хэлээд байна. За тэгэхээр одоо бол Aptos, Zoro, Base, Scroll гэдэг ийм 4 mainnet Legends Club дээр бол байгаа. Та бүхэн энийг $120, $130, $120 хэдийг ч авах боломжтой. За эднэрээр бид нар 120-оор худалдаж аваад Scroll одоо төд бодлого ер нь бол бирж дээр гаргаж байгаа юм билээ. Энээс авцсан байхад та тэрхүү компани сүлжээг дэмжиж тэр компани таны мөнгө чинь ер нь бол тэр компани дээр эргэлтэнд орсон явагдаад байгаа. Тэгэхээр тэгснийхэн төлөө танд урамшуулал airdrop-оор coin өгнө. За эднэрээс бол бид нар дунджаар нэг 10-аас ер нь нэг 50 дахин ашиг хийх боломжтой гэж үзээд байгаа. Эднэрээс авцсан байхад бол зүгээр. За ийм бүтээгдэхүүн байна. Airdrop бол автоматжуулсан та өөрөө юм хийх шаардлагагүй таны өмнөөс бүх юм хийгдэж байгаа. Энэ хийгдэж байгаа зүйлүүдийн бол өөрсдөө бас эдэн дээр ороод харах боломжтой тийм ямар даалгавар дээр юу хийгдэж байна эднийг ороод хараад явах боломжтой гэсэн. За Legends Autodrop Pools гэж байна. За энэ нь юу гэх юм бол одоо бид нар Autodrop Pool-д нэгдэж ордог гэсэн үг. Pool гэдэг нь одоо нэгдсэн сан гэсэн үг. Бид нар Legends Club ямар нэгэн pool руу орохдоо мөнгөө нийлүүлж агаад их хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулалт хийж тэр пүүлүүд рүү зарцуулдаг гэсэн үг. За энд хамгийн ихнийх нь бол IOO гэдэг пул байсан. Энэ нь бол бирж дээр $3-оор coin гараад өөрийнхөө coin-оо биднэрт өгсөн гэсэн хөрөнгө оруулалт хийсэн учраас биднэрт өөрийнхөө coin-оо тараасан. За нэг coin $3-ын ханшаар гарсан. Энэ дээр хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс нэг 2 сарын гаруй хугацаанд 60% ашиг хийсэн байна. Энэ пул дээр 60% ашиг хийсэн. За Blast гэдэг одоо Ethereum-ийн сүлжээн дээр ажиллаж байгаа юм пул байгаа. За энэ пул нь юун дээр гарна? 5 сард бирж дээр гарах чинь энэ Blast гэдэг coin. Энэ coin нь гарах үедээ өөрийнхөө coin-оо бас Legends-ийн гишүүдэд тараана гэсэн үг. За одоо бол Solana-гийн пул байна. Solana-гийн пул дээр хөрөнгө оруулалт бол нээлттэй байгаад энэ та бүхэн амжуул хөрөнгө оруулалт хийж болно. За бидний мөнгө юу хийгддэг вэ гэхээр Solana-гийн одоо пулээрээ оролцож байгаа нэг 13 компани байна. 13 компанид бидний мөнгө хуваарлагддаг гэсэн. Зарим coin-ууд дээр нь арилжаа хийгдэж байна. Зарим coin-ууд дээр нь minting хийж гин, NFT mint хийж гин, зарим дээр нь staking хийж гин, зарим дээр нь арилжаа хийж гин, зарим дээр нь зүгээр худалдаж аваад хадгалж гин тий. Ийм зүйлүүд бол хийгддэг. Тэр компаниудыг
дэмжиж өгдөг. Бирж дээр гарахаас өмнө өөрийг нь рейтингийг өсгөж өгдөг. Бид нарт эрэлт бий болгоод энэ зүйлүүдийг хийж өгснөөр энэхүү компаниуд нь бирж дээр гарахдаа өөрийнхөө койноо биднэрт airdrop-оор өгдөг. За Solana-гийн пулд бол одоогоор 200-аас 50,000 долларын хөрөнгө оруулалтыг хийх боломжтой. Тэгээд бид нар нэг пул руу хөрөнгө оруулалт хийлээ. Бидний мөнгө бол цаана ингээ хуваарлагдаад ажиллаад эхэлж байгаа. Тэнгүүтлээ бид нар 13 компаниас airdrop авах боломжтой. Зарим компаниас $1000 хийжлээ гэж бодоход зарим компани $500 өгж болно. Зарим нь 100, зарим нь өхгүй байж магадгүй, зарим нь 1000, зарим нь 2-3 мянга ч өгж болно. Янз бүр байдаг. Тийм учраас бид нар аль болох бүх бүтээгдэхүүн лөө мөнгөө нэг зүйл рүү бүх мөнгөө хийх биш, хуваарлаад ингээд хийгээд явдаг. За Solana-д хөрөнгө оруулалт хийх юм бол ер нь бол дунджаар бид нэг дахин болон 1-5 дахин өсөлтийг хийх боломжтой гэж тооцоолж найдаж байгаа. Та бүхэн ч гэсэн энд хөрөнгө оруулалт хийх боломжтой. За ингээд ийм гайхалтай бүтээгдэхүүнүүдийг бол Legends Club маань гишүүдтэй санал болгодог. За гишүүн болохын тулд бол гишүүнчлэлийн хураамж гэж байдаг байгаа. Тэр нь $300, $600, $1200 гээд та аль бүтээгдэхүүн ашиглагаас ч шалтгаалаад явагддаг гэсэн. За валидаtor болох юм бол Solana-гийн валидаtor болох юм хүсчээвэл $1200-аар авах хэрэгтэй байдаг. Зүгээр энэ poolд хөрөнгө оруулалт хийгээд Mainnet, Testnet, venture-ийн хөрөнгө оруулалт хийх юм хүсчээвэл $300-аар авсан байхад гишүүнчил болсон байхад хангалттай. За тэгээд дахиад давтаад бүтээгдэхүүнээрээ явъя. Legends гэдэг нь venture гэдэг нь болохоор бид нар урт хугацааны төсөл нь жилээс жил хагас хүлээж иж ашиг аавн. Гэхдээ бидний хөрөнгө оруулалт бол доор хаяж 10-аас 50 дахин 100 дахин өссөн байна гэсэн. Хамгийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулалт хийн. Шилдэг койнуудад хөрөнгө оруулалт хийдэг гэсэн үг. За Node Installer гэх юм бол одоо Solana-гийн validator болж байна. Энэ нь бид нар 1 жилийн турш сервер худалдаж аваад түрээслээд явна $140 сар болгоно төлөөд явна. Тэгээд 13 дахь сараас validator болоод 25 coin сар болгон аваад явна гэсэн. За үргэлжлүүлээд Автодроп пул гэдэг нь бол энэ нь арай богино хугацааны төслүүд байдаг. Бид нар энд пүүлүүдэд хөрөнгө оруулалт хийхдээ бол 2-3 сарын дараагаас ашгаа хүртэж эхэлдэг байгаа. За airdrop, Legends airdrops гэх юм бол бид нар өөрсдөө гараараа өгж байгаа даалгавруудыг хийгээд airdrop цуглуулад явах боломжтой. Өдөрт 20-30 минут зарцуулаад явах юм бол жилдээ бол бид нар нэг 10-аас 20 мянган долларын ашиг хийх боломжтой. Энэ шууд ашгаа өгдөггүй. Энэ койнууд нь бирж дээр гарах үедээ өөрсдөө airdrop-оо тараах үед нь бид нэр ашиг хүртдэг гэсэн үг. Тэгээ зарим хүмүүс яг хийж явж байгаад сүүлдээ залхаад ингээ хайчдаг. Тийм тохиолдлууд бол маш их байдаг. Тийм учраас Legends Club маань өөрөө автомат ийм системийг та бүхэнд санал болгоод байгаа. Airdrop дээр бол мөнгө байна уу байна, маш их мөнгө байна. Гэхдээ хүн болгон залхуураад хайчдаг учраас тэр ашгийг цөөн хэдэн хүмүүс хувааж аваад идэг бол Legends Club маань Testnet airdrop гээд $500 худалдаж аваад 50 компани койныг урамшууллаар авах боломжтой. За энийг $100 20 аккаунт худалдаж авах боломжтой. 20 удаа худалдаж авна гэсэн үг. Тэгэхээр яг хуу таны 50 coin чинь 50 дахин үржигдээ ороод ирнэ урамшуулна гэсэн үг. За Mainnet бол бирж дээр гарах болсон coin-ыг хэлээд байна. Энд хөрөнгө оруулалт хийгээд бидний мөнгө тэнцэн тодорхой хэмжээний mint хийгдэж байна. Бидний мөнгө тэнцэн staking хийгдэж байна. Эсвэл нөгөө арилжааны шимтгэлд нь бидний мөнгө зарцуулагдаад байна. Энэ төслийг дэмжиж тэнгууд л нөгөөдөл чинь coin-о биднэрт харамгүй өгнө. Тэр coin нь бирж дээр нэлээд өндөр өсөлтийг үзүүлэх юм бол бид нар тэндээс нь $120 хөрөнгө оруулалт хийчлээ гэж бодоход $1200-ийн ашиг хийнэ. $5000 ашиг хийнэ. 100 дахин ашиг хийх юм бол $10,000 ашиг хийх бас бүрэн боломж бол байгаа юм байлээ. За тэгээд ийм гайхалтай бүтээгдэхүүнүүд байна. Та бүхэн өөрсдөө гишүүн болоод манай вебсайтта танилцаад дотор нь ороод бүх бүтээгдэхүүнүүдийг хараад явах боломжтой. Тэгээд ийм боломжуудыг битгий алдаараа гэж хүсье. Ийм компани бол одоогоор бол байхгүй, анхдагч компани дахин давтагдчихгүй бүтээгдэхүүнүүдийг бол санал болгож байна. Жинхэнэ мэрэгжилтнүүд ард нь байгаа. Тийм учраас бидэнтэй нэгдээд хамтарч ажиллаад өөрсдийнхөө хөрөнгийг бий болгоод олон жилээр олон урьдчилаад
олон жилээр бид нар өөрийнхөө хөрөнгийг бий болгоод амжилттай ажиллаж одоо амьдарцгаая тий. За анхаарлаа хандуулсан бүгдэнд нь баярлалаа. Legends Club-тэй нэг дээрээ